За сайн байцгаана уу. Тэгэхээр урд хөршийн талаар яриад эхлэнгүүт хүмүүс ер нь улс нь хөгжчихсөн. Тэгээд хүмүүс нь баян тансаг байдаг гэж ихэвчлэн ярьдаг те. Тэгэхээр миний хувьд болохоор хятад амьдарч ирсэн хүний хувьд та бүхэндээ ингээд ер нь хүмүүс нь хэр амьдарч байна. Тэр талаар бүгдээрээ ярилцъя. За тэгээд өнөөдөр болохоор бүгдээрээ ийм барилга байгууламжийн талаар ярихгүй. Өндөр барилганууд ч юм уу ингээд том замууд тэгээд шаардлагатай юмнууд нь бол хот тогтчлтын хувьд бол үнэхээр өндөр түвшинд байдаг. Өнөөдөр болохоор би та бүхэнтэйгээ хүмүүсийн амьдралын талаар ярилцах болно. За тэгээд 2018-9 оны одоо судалгаа байдаг л да. Тэрэн дээр болохоор нийт хүн амынх нь 90% нь за дунджаар нэг 50000 хүрэхгүй тийм ингээд сарын орлоготой байна гэсэн судалгаа гарсан байдаг. За тэгэхээр тэр нь болохоор одоо ханшаар үзэх юм бол 2,500,000 гэхдээ 50000 хүрэхгүй гэсэн тийм одоо тоо байгаад байгаа болохоор тэр нь болохоор 4,000 юм уу 3,000 юм уу 2,000 юм уу 1000 юм уу гэдгийг болохоор тэр нь айгүй тодорхойгүй. Тэгэхээр ер нь бол сарын орлого 1000 онтой ч юм уу 1500 оны орлоготой хүмүүс маш ихээр байдаг. За тэгэхээр одоо хүмүүс бас бодож магадгүй л дээ. Одоо тэр чинь үйлдвэрлэгч орн болохоор ингээд ер нь өртгөн бага болохоо гэдэргээд бас бодож магадгүй. Гэхдээ ер нь бол өртөг бас нэлээд их гардаг. Бас та бүхний бодож байгаа шиг тийм баг бол гарахгүй. За тэгээд түрээс байгаа байрны түрээс ер нь ихэнх хүмүүс нь байрны түрээс л амьдардаг те. За тэгээд саяхнаас болохоор ингээд одоо хоол хүргэлтийн одоо компаниуд байдаг. Одоо та бүхэн мэдж байгаа хоол хүргэдэг хүмүүсийн хятад руу явж үзсэн хүмүүс байх юм бол хүмүүс хятад хоол хүргэлтээр айгүй их авдаг. За тэгэнгүүт тэр хүргэлт нь болохоор ер нь дайжгүй мөнгө олоод хүмүүс нь гайгүй олоод байдгаа гэж нэг хэсэг тэгж явдаг байсан. Тэрнээс болоод хүмүүс ер нь ажил олдохгүй байх юм бол тэр хоол хүргэлтийн газар ингээд ажиллаад одоо нэг цахилгаан мотоцикл унаал ингээд хоол хүргээл яваад идэг гэсэн. Тэгсэн чинь одоо болохоор ингээд саяхны ингээд төрөл бүрийн одоо бичлэгнүүд айгүй ихээр гарч ирж байна л да. Ингээд хоол хүргэдэг хүмүүс залуучууд айгүй ихээр байна. Дөнгөж сургуулаа төгссөн 2025 оны одоо төгсөлтийн залуу гарч ирээд би одоо ажил олдохгүй үнэхээр хэцүү байна. Тэгээд хоол хүргэчихье гэсэн хоол хүргэлтэнд нь одоо ингээд ер нь өдөртөө нэг 100 яон ингээд эсвэл өглөөдөө 100 яон олцдог байсан бол одоо би өглөө бүр ингээд өдрийн цагаар арай гэж хичээж нэг 40 эд яон олж гинэ гэсэн тийм бичлэгнүүд айгүй ихээр явж байна. Тэгэхээр одоо энэ жил надтай ингээд 25 оны залуучууд ингээд надтай адилхан ингээд ийм хоол хүргэлт ингээд ийм ажлууд хийгээд явж байгаа залуучууд зөндөө байна. Тэгээд дараа жил гэхэд одоо дараа жилийн төгсөлт гээд нэг 20 сая залуучууд төгсгөөр байна гэсэн судалгаа байна. Тэр 20 сая залуучууд бас ажилгүй нь юу хийх вэ? Тэгээ одоо ингээд ажил олдохгүй байх юм бол ингээ хоол хүргэлт хийгээ явахаар одоо хоол хүргэлт хийж байгаа хүмүүсийнх нь орлого нь ингээд багасаад ахаар одоо яах вэ гэд зөндөө их бичлэгнүүд явж байна. За тэгэхээр өмнө нь болохоор энэ хоол хүргэлтийн одоо ажил нь болохоор нэлээд сайн орлого олдог байсан юм байна л да. Гэхдээ ойрын хэдэн жил болохоор одоо ингээд хоол хүргэлт нь маш хурдан хугацаанд хүрдэг болсон, чанартай болсон. Гэхдээ асуудал нь болохоор маш их хүн хүргэлтэнд явж байгаа болохоор ажил одоо ингээд дотроо өрсөлдөөн ихтэй байгаа болохоор цалин багасаад ихсэн. За энээс болоод маш их хүмүүний одоо ингээд өдрийн орлого ч юм уу 40-50 яонтой те тэр нэг 25,000 төгрөг гэсэн үг. За тэгэхээр залуучуудын талаар яриад байна те ингээд залуучууд зөндөө ихээр ажилгүйдэж जैन тэгээд орлого нь маш муу байна гэд тэгж яхад түүний хажуугаар бас ингээд хөгшин хүмүүс ч гэсэн мөнгө шаардлагатай болоод одоо тэтгэвргүй хүмүүс маш их байна. Тэтгэвэр нь эсвэл хангалтгүй хүмүүс бас маш ихээрээ байна. За тэр хүмүүс бас залуу хүмүүстэйгээ өрсөлдөөд ажил хайгаад за ингээд саяхны бас нэг ингээд мэдээнүүд дээр болохоор Гуанчжоуд болохоор одоо ингээд маш олон ингээд хөгшин хүмүүс энэ тэндээс одоо орон нутгаас ирсэн хүмүүс хурч ирээд ажил хайгаад тэр хаваар ингээд бас байгаад байгаа талаар бас мэдээллүүд маш ихээрээ гарч ирж байна. Тэр хүмүүс ажил хайгаад олдохгүй тэгээд бас шүнжэнгөө тэнд одоо ингээд одоо Солонгос центр явж утсан хүмүүс бас мэддэг бах ингээд нэг газар ингээд хүмүүс цуглараад дарга нар одоо ингээд боссууд ч юм уу хурцрэнгүүтээ ингээд халтур хийлэг ингээд явчихаа энэ төр гэх тийм авч явдаг хүмүүс зөндөө байдаг те одоо сонгон авдаг ч юм уу хүмүүс ингээд хураадаг ч юм уу те иймэрхүү ажлууд хийлэгдэг. За тэгэхээр тэр хүмүүсийн одоо мэдээллийг болохоор хятадууд одоо ингээд хятад улсын бодлогоор болохоор олон улсад мэдээлэлтэй болохоор одоо өдрийн орлого нь 300 яон гэсэн байдаг. За тэгэнгүүт тэр нь 150,000 төгрөг гэсэн. Тийм орлоготой хүмүүс хэр их байгаа талаар ингээд бас мэдээллүүд айгүйх очиж боддоор ингээд одоо инфлюенсерүүд ч юм уу очиж ингээд судалгаа хийсэн. Тэгэхэд ингээд хүмүүсээс асуунгууд та хэд ингээд өдрийн орлого чинь 300 яж чадж гинүү гэд асуунгууд ер нь бол өдрийнх ингээд нэг 50-аас 100 яоны хооронд ингээд хэлбэлзээ байж байдаг юм аа. Яагаад тэгэхээр нэг хүн одоо нэг дарга гарч ирээд нэг 250 яоны ажил байна. Хэдэн хүн явах вэ гэд
асуунгууд тэндээс би 200-аар явчих. Эсвэл би 150-аар явчих гэсэн хүмүүс хоорондоо ингээд өрсөлдөөд тэгээ ингээд үнэ буулгасаар хагаад ер нь бол яг 300 янаар ч юм уу 250 янаар ингэж ажил хийж байгаа хүмүүс маш ховор байгаа. Тэгээд хүмүүс тэрэн дээр ингээд өрсөлдөөн ихтэй бие биентэйгээ муудалцж чинь. Тийм болохоор ер нь бол ажил ингээд олдох нь бага. Тэгээд зөвхөн залуу хүмүүст бас хэцүү байгаа юм биш. Тэгээд ер нь бүгдээрээ ингээд ярьсан тийм бичлэгнүүд хаа сайгүй явж байна. Тэр нь болохоор ингээд би одоо нутаг буцъя гэхээр бас хэцүү байгаад байна. Нутаг буцахгүй энэ ч нэ үлдээ гэхээр бас хэцүү байгаад байна. Яах вэ? Одоо ингээд ямар одоо ингээд арга байна гэдэг ингээд төрөл бүрийн тийм бичлэгнүүд маш ихээр явж байна. Залуучууд бас цөхрөлдөө орж байна. Ингээд хөгшин хүмүүс бас цөхөрч байна. Ажил хийхийг хүсэж байна. Тэнгүүт тэднэрт болохоор ажил олдохгүй байна гэд ингээд бүгдээрээ маш хэцүү байгаа талаар мэдээллүүд хаасаагүй явж байна. Тэгэхээр яг үүндээ ард иргэдийнх нь байдал ер нь бол тийм сайнгүй байгаад байгаа. Маш их хүнтэй. За тэнгүүтээ ингээд мөнгөтэй хүмүүс бол байгаа. Гэхдээ маш бага хэмжээний хүмүүс байгаа. Тэрийг бас ойлгох хэрэгтэй байх. Тэгэхээр Хятад улсын одоо ингээд ард иргэдийнх нь амьдрал бол ер нь л хэцүү болоод байна. Хүн болгоных нь амьдрал хэцүү болоод. Ингээд төрийн тэргүүнүүд нь ер нь бол мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ийм бодлого гаргаж ирж байгаа. Тэр нь болохоор өмнө нь болохоор Хятад улс мөнгөөр одоо зээл олгодог байсан тий 10 жилийн одоо зээл ч юм уу ингээд олгодог байсан бол сүүлийн хэдэн жил болохоор та бүхэнд ингээд гүүр хэрэгтэй байна уу? Одоо ингээд тендер явагдаж байгаа шүү дээ. За одоо энэ гүүр хэрэгтэй байна уу? Тэгэхээр ингээд танаа энэ гүүрийг ингээд барих зардлыг одоо Хятад улсаас гаргая. Гэхдээ нэг шаардлага тавина. Тэр нь болохоор ингээд Хятад улс энэ одоо гүүрийг барина. Одоо эсвэл Хятад компани гүүрийг барина ч гэдэг юм уу те. Ийм шаардлага тавьж байна. Тэгэхээр одоо тэр одоо орж ирж байгаа мөнгө нь одоо тэр улсад одоо ингээд эдийн засгийн эргэлт хийхгүйгээр буцаад Хятад руу явж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр улсаас бас буцаагаал тэр мөнгийг нь төлнө. Тэгэхээр бүтээн байгуулалт бол чухал. Гэхдээ яг тэр бүтээн байгуулж байгаа юмнууд нь улс төрийн хөгжилт ч юм уу хүмүүсийн одоо ингээд ер нь ингээд өдөр тутмын амьдралд нь хэр их хэрэгцээтэй байх вэ гэдэг талаар бас бүгдээрээ бодох хэрэгтэй байх. За ингээд сургууль, эмнэлэг байдгийн бол бас ондоо байх. Ингээд төрөл бүрийн хэрэгтэй спортын одоо заал ч юм уу те одоо ард иргэдийг одоо ингээд хүмүүсийг ингээд илүү хөгжүүлэхтэй иймэрхүү юм байвал бас ондоо байх. Харин зүгээр ингээд зам гүүр их барьлаа гэд бас бидний хөгжил ингээд юмд нөлөөлөх үү, хэр их нөлөөлөх үү, хэр их хөгжүүлэх үү гэдэг талаас нь бас бодох хэрэгтэй байх. Одоо ер нь бол Хятад талаас маш хүнд байгаа болохоор ажилчдаа гадны улсууд руу маш ихээр нь явуулж байна. За Монгол улс руу маш их хэмжээгээр хүмүүс орж ирж байна. Ажил хийх гээд. За Хятад хүмүүс ч юм уу одоо ингээд орж ирэхэд тэд нар болохоор аль ч улс руу очисон ингээд хөдөлмөр эрхлэхийн тулд өдөр тутмын одоо ингээд албан байрны төлбөр гэж төлдөг. Тэр нь бол маш их хэмжээний мөнгө байдаг. Тэр их мөнгнүүдийг төлөөж болтгоо ирээд Монголд ажиллаж байгаа гэхээр энд болохоор ингээд маш их боломж байгаа болохоор тэгж байгаа. Тэгэхээр Монгол залуучууд маань ч гэсэн одоо ингээд өөрсдөө хичээгээд за тэгээ ингээд гадны зөвхөн Хятадч гэлтгүй ингээд гадны ингээд одоо төрөл бүрийн мэдлэгтэй инженерүүдтэй өрсөлдөхөр хэмжээний болж сураад өөрөө өөрсдийнхөө улсуудыг хөгжүүлээд тэгээ ингээд том тендерүүд байна уу те эднэрт ингээд ороод өрсөлдөөд өөрөө ингээд Монгол хүмүүс чаддгиймаа гэдгийг бас харуулах хэрэгтэй байх гэж би бас боддог. Тэгээд ер нь бол гадны улсын иргэд орж ирээд ахаар за бас ингээд биднэрт сургамжтай хэрэгтэй юмнуудыг бол зааж сургаж байгаа хүмүүс маш ихээр байгаа. Гэхдээ бүр ихээр орж ирээд бидний бүх юмыг хийгээд одоо сүүлдээ бараг хоол ингээд амд нь хийж өгөхөөр хэмжээний болтлоо ингээд бүх юмыг ингээд гадаад хүмүүс хийгээд ах юм бол за тэр хүмүүс явхаар бид нар яах вэ те. Тэгэхээр бүгдээрээ бас өөрөө өөрсдийгөө хөгжүүлээд за тэгээд ингээд ер нь бол гадны юмнуудыг баг хэрэглээд бас ингээд боломжоор суралцаад тэгээд суралцах хэрэгтэй хүмүүс байх юм бол суралцаад тэгээд бүх юмыг тэднараар хийлгэлгүй өөрсдөө хийлгээд явсан нь бол илүү чухал байх. Тэгэхгүй бол хизээ нэгэн цагт бидний эдийн засаг үнэхээр доройтно. Тэгээд одоо бол Хятад улсын эдийн засаг маш их доройтсон байна. Яагаад тэгэхээр эдийн засаг нь ер нь бол GDP-ийн бүгдээрээ барилга байгууламж зам гүүр дээр төвлөрсөн байсан бол одоо тэр юмнууд нь баригдхаа болоод эренгүүт одоо маш их хэмжээний хүмүүс ажилгүй болоод тэгээд хэцүү одоо амьдрал нь цөхөрж гин ингээд хэцүү байна гэсэн бичлэгнүүд гаргаад яах ёстойгоо мэдэхгүй байна гэсэн хүмүүс маш ихээр байна те. За тэгээд яадаг ч гэсэн Хятад хүмүүсийн амьдрал нь одоо нэг иймэрхүү байна. Тэгээд өөр ямар мэдээнүүд гарах нь би та бүхэндээ хүргэх болно. Баярлалаа.